Улаанбаатарын мэдээ иргэдийн үзэл бодлыг сонсдог миний бодлоор болонгаар үргэлжилж байна. Удахгүй болго сар шинэ баяраар иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах нь ихсдэг байгаа. За тиймээс хүнсний аюулгүй байдлаа хангаж эрүүл хүнс сонгохыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байгаа. Эрүүл хүнс сонгохын тулд юуны төрөнд бүтээгдэхүүний цаг хугацаа болон хаяг шоших савлгаа хадгалтын горим зэрэгт анхаарах хэрэгтэй. Өнөөдөр миний бодлоор болондоо эрүүл хүнсийг хэрхэн сонгох талаар иргэдийн дунд санал асуулга явуулсан юм а. Өөрснөө л өөрийнхөө төлөө эрүүл хүнсийг авахын тулд хугацаа бүх байдлыг үзэж үйлдвэрийн бүтээгдэхүүн авах хэрэгтэй. Монголын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг авал эрүүл хүнс идэж болно гэж бодож байна би. Одоо ер нь суралцж байгаа тэр хүмүүсийн бодол санаа одоо ярьж байгаа нь үндэсний үйлдвэрлэл гэж ярьдаг шүү дээ. Ер нь тэр нэрэлтэй болсон. Одоо би бол одоо нэг шил сонгодог ч гэсэн одоо хүмүүсийн манайхан ярихтай гэсэн хайр тэрний баяр. Гэхдээ яг сонгож авахдаа бол тэгэл үнэтэй тансаг одоо бие биендээ гайхуулах маягтай байдаг шүү дээ. Тэрнийгээ жоохон дарс хийгээд одоо бас нэг өөр юм гэсэн Монгол сэтгэлгээтэй байл сайхан л. Ямар ч үсэн л нэг гаднаас орж ирсэн хятадын бараа шиг л одоо аюултай биш. Ядаж эргээд хариуцлага тооцоход одоо тэндээс авсан, эндээс авсан гэдэг баталгаа бий болно шүү дээ. Хил гараад ирээнээс авсан, лангуунаас авсан гэдэг шиг биш л байхгүй дээ. Бүр одоо хамгийн муу юм байна. Яг нэг хугацааг нь сайн хараад л тэгэл аавна л гэж бодож байгаа шүү дээ. Ерөнхийдөө тэгээд ихэнхдээ бол өөрийнхөө үйлдвэрүүд юм нэгэд л аавна. Жишээлбэл одоо хям авахт мах импексийг л аавна л гээд авдаг угаасаа тэгээд тийм л бодолтой байна дөө. Тэгээд сүүгүүд дандаа нэг үндэсний хайдан том үйлдвэрүүд юм нэг л авдсан шүү дээ. Би бол ерөөсөө хамгийн одоо чанартай хүнсний зүйлийг л аавна гэж бодож шүү дээ. Тэмээ чанар сайтыг ганцхан биш. Монголын ард түмэнд одоо хүнсний зүйлээр эрүүлээ сайхан хүнсээр одоо үйлчлээсэй гэж бодож байна. Тэгээ бүтээгдэхүүний одоо хүнсний зүйлүүд чанартай байгаасаа гэж бодож байна. Сүүрээс нь эхлээл тийм ээ. Чанар муутай бүтээгдэхүүн байгаа штэ бас байдаг штэ. Тэгээ хамгийн чанар сайтаагаасаа зүрх сэтгэлээсээ ард түмэндээ үйлчлээсэй л гэж бодож байна да. Гэхдээ одоо Монголынхаа юмыг сонгоё гэж бодоод байгаа ш. Одоо би ингээд салаад хийлээ. За хайнц байна уу гэж үнэнчтэй лийцэн тэгээд юу тэр чин Улаанбаатарт менеж гоё. Харин өнөөдөр эрхэм үзэгч та бүхэнд Хилийн чондод өрнөж байгаа үйл явдлын мэдээллүүдээс дуулгая. Америк нэгдсэн улсын тэргүүн хатагтай Мишель Обама эх сарын дундуур Японд анхны айлчлал хийнэ гэж Япон болон Америк нэгдсэн улсын дипломат их сурвалжууд мэдээллээ. Өнгөрсөн оны 4-р сард ерөнхийлөгч Барак Обама Японд төрийн айлчлал хийх үеэр Мишель Обама хамт яваагүй юм. Хөгжиж байгаа улсуудын эмэгтэйчүүдийн боловсролын асуудлаарх симпозиумд Мишель Обама оролцсноо. Америк нэгдсэн улсын тэргүүн хатагтай энэ арга хэмжээнд хувь хүний хуваар оролцох юм байна. Тэрээр Японы ерөнхий сайд Шинзо Абегийн гэргийн Акетай уулзаж Киото хотод очих юм байна. Өнгөрсөн онд Мишель Обама хоёр охинтойгоо Хятад улсад 7 хоногийн хугацаатай зочилсон юм. Тэрээр бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпин болон түүний гэргийн Пүн Янтай уулзаж байсан билээ. Орос улбан улсын агаарын хяналтын албаныхан Америк нэгдсэн улс болон Италийн газар нутаг дээгүүр 2-р сард нээлттэй тэнгэрийн орон зай гэрээний хүрээнд ажиглалтын нислэгийг үйлдэнэ гэж Орос улбан улсын цөмийн аюулыг багасгах үндэсний төвийн тэргүүн Сергей Ряско мэдгдсэн байна. Энэ гэрээнд гарын үсэг зурсан орнуудын нутаг дэвсгэр дээгүүр 2015 онд Оросын албаны улсын ажиглагчдын хийх 2, 3, 4 дахь удаагийн нислэг болно. 2-р сарын ихээр Оросын албаны улсын хяналтын баг Грек дээгүүр ажиглалтын нислэг хийжээ. 2-р сарын 16-наас 28-ны хооронд Америк нэгдсэн улсын агаарын цэргийн Макконнелл болон Райт Петерсон баазаас ажиглалтын нислэг хийгнэ. Нислэгийн хамрах зай нь 4800 болон 4900 км байх болно гэж Ряско мэдэгдэв. Итали дээгүүр хийх нислэгийн тус улсын нийслэл Ром хотын Чампино нисэх буудлаас 2-р сарын 16-наас 20-ны хооронд 2015 км зайд хийх юм байна. Нээлттэй тэнгэрийн орон зай гэрээг 1992 онд Финляндийн нийслэл Хельсинки хотод байгуулсан бөгөөд түүнд одоогоор НАТОгийн гишүүн их орнууд Орос, Беларусь, Украин, Гүрж, Босни, Герцеговин, Швед, Финланд зэрэг 34 орн нэгдээд байна. Гэрээнд нэгдсэн улс орнуудын дээгүүр зэвсэггүй онгоц ашиглан ажиглалтын нислэг үйлдэх журмыг үг гэрээгээр зохицуулжээ. Удирдагч Ким Чен Унд ард түмэн үнэнч гэдгийг батлан харуулахын тулд Умар Солонгосын удирдлага таалал төгсөн удирдагч Ким Чен Ирийг мэдээлсний ог ашиглаж байна.
Умарцлан огт жил бүрийн 2 дугаар сарын 16-нд Ким Жон Ирийн мэндэлсэн өдрийн ойг үндэсний хэмжээний томоохон баяр болгон тэмдэглэдэг юм. Тэрээр 4 жилийн өмнө таал төгсжээ. Кимийн төрсөн өдрийн ойг тохиолдуулан Солонгосын хөтөлбөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Чор Эмхэ өнгөрсөн амралтын өдөр Пхеньяны ансамблед үг хэллээ. Таал төгссөн өдөртөгч Кимийн хөхүүлэн дэмждэг байсан бүхний түрүүнд айран гэсэн бодлогыг манай улс үргэлжлүүлэн хэрэгжүүлж түүний гэрээслийг одоогийн өдөртөгч Ким Жон Уны удирдлагадаар биелүүлэх хэрэгтэй гэж тэрээр онцлон тэмдэглэжээ. Өнгөрсөн амралтын өдөр Энэтхэгийн хойд нутгийн Утар Бардаш мужид баригдаж байсан барилга нурсны улмаас 13 хүн, за тэдний дотор 2 хүүхэд амиа алдаж, 2 хүн гэмтсэн тухай цагдаа нар мэдгдлээ. Хохирогчдын 6 нь эрэгтэй, 5 нь эмэгтэй, 2 нь хүүхэд авчээ. 12 хүн газар дээр нас барсан байна. Хүнд гэмтэл авсан 1 хүн эмнэлэгт очоод амьсгал хураачээ. Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд тус бүр $485 нөхөн олгор олгох юм байна. Стандартын шаардлага хангаагүй барилгын материал ашигласан болон аюулгүй ажиллагааны хэв хэмжээг мөрдөөгүй улмаас Энэтхэгт ийм хэрэг цөөнгүй гардаг юм. Тухайлбал 2014 оны 7 дугаар сард тус улсын Чинаа хотод 11 давхар барилга нурсны улмаас 61 хүн амиа алдаж байна. Нигерийн зүүн хойд нутгийн нэгэн хот дахь хөл хөдөлгөөн ихтэй автобусны буудалд амиа золиослогч эмэгтэй дэлбэрэлт үйлдэсний улмаас 7 хүн амиа өргөжээ. Цагдаа нарын мэдгдснээр энэ халдлага тус улсын Йобе мужийн төв Даматуру хотод болсон байна. Халдлагын улмаас мөн 30 гаруй хүн шархагдсан байна. Халдлага үйлдсэний хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл өөртөө хүлээгээгүй ч лалын босгочдын Боко Харам бүлэглэл тус хотод урд нь хэд хэдэн удаа халдлага үлдэж байсан байна. Өнгөрсөн бям гарагт Боко Харамын зэрэгэлдэх Гомбе мужийн төвийг булан эзлэхийг оролджээ. Нигери арим агаараас цохилт өгсөний дүнд тэднийг зогсоож чадсан байна. Боко Харамын халдлагын улмаас олон мянган хүн амь өргөдөж, 3 сая гаруй хүн орон гэрээсээ дөрвжээ. Тус бүлэглэлийн бүс нутагт гол аюул зандлыг учруулж байна. Үүний эсрэг хариу арга хэмжээ авахын тулд Нигер, Чад болон Камерун гэсэн 4 улс бүс нутгийн цэргийн хамтран хүчин байгуулахаар тохиролцсон билээ. Копенгаген хотод 2 удаа буудалцсан болсны улмаас 2 хүн амиа алдаж, 5 хүн шархацсантай холбогдуулан дайнын аюулаас хамгаалах хүчнийхэн өндөржүүлсэн бэлэн байдал шилжсэн байна. Үг хэлэх эрх чөлөөний талаар хэлэлцэх арга хэмжээ зохион байгуулж байсан газар руу нэгэнт зэвсэгт этгээд дайран орж гал нэвчээ. Үүнээс хэдхэн цагийн дараа тус газраас холгүй орших еврейн сүмээс холгүй мөн буун дуу гарсан байна. Энэ хоёр хэрэг хоорондоо холбоотой эсэх нь хараахан тодорхой бос байна гэж дайны цагдаа нар мэдгдлээ. Тэд сэжигтнүүдийг хайж байна. Шведийн шог зураач Ларс Вилксийг дэмжигчид мэтгэлзэн зохион байгуулж байсан газарт эхний халдлага болжээ. Энэ үеэр зэвсэгт этгээд нэг хүнийг хөнөөж 3 цагдааг шархтуулан хэргийн газраас зугтсан байна. 2007 онд Зүнч Мухаммедийг шоглосон зураг зурснаас хойш аюул занал хийлд өртөг болсон зураач Вилкс цагдаагийн хамгаалтанд байна. Арабын хойгийн Аль-Каида бүлэглэл түүнийг хөнөөнө гэж 2013 онд онлайнаар занал хийж байсан билээ. Хоёр дахь халдлага нь эхний халдлага болсон газраас 3 км-ийн зайд орших еврейн сүмийн ойролцоо 8 цаг орчмын дараа болсон байна. Сэжигтээ этгээд нэг хүнийг хөнөөж 2 хүнийг шахтуулаад хэргийн газраас мөн зугцсан гэж цагдаа нар мэдэгджээ. Улаанбаатар мэдээтэй хамтсан үзэгч та бүхэнд баярлалаа. Мэдээллийн хөтөлбөртөө дэлхийд даяар тархан суугаа монголчуудын нэгдсэн мэдээллийн сайт Орлоо инфо хамтран ажиллалаа.